За market update тавтаа морилно тэрнээс өмнө заяо энэ жилдээ одоо 1 сарын 1-ээс өнөөдөр хүртэл 97% ашиг авсан хүний түүхийг зүгээр таатай хуваалцаад үгүй. За тэгээ та хэдийн чартыг харж байгаа юм бол саяхан багцсан жоохон пуужинтсан байна. Ерөнхийдөө сүүлийн үед бидний арилжаанууд маш зөв явж байгаа. Тодруулаад хэлэхэд энэ хүн ерөнхийдөө жоохон тогтмол ашиг авах ёстой байсан. Ерөнхийдөө энэ жилийн ихээр хөөрхөн ашиг байх ёстой. Дундуур нь жоохон субботны хийсэн. Энэ хэсэгтээ жоохон улаарсан. За тэгээд наадмын өмнөөс манай багц бол жинкнээс тэнгэр лөө пуужинтсан шүү. Тийм учраас жоохон шунал багтаа хийсэн юм бол энэ хүний багцын өсөлт 90-д биш 0.110 байх ёстой баха. Миний зүгээс шүү. Миний багц яг тийм харагдаж байгаа. Окей. За тэгээ энэ хүн юу хэлж байгаа юм бэ гэх юм бол анх 5,000-аар орсон алдаглал болонгууд нь дахиад $5,000 нэмсэн нийтдээ ерөөхдөө $15,000 хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. За тэгээд ерөөхдөө зөв ашигтай арилжаа хийсээр хагаад $24,000 болоод $16,000 данснаас хассан. Яаж байгаа юм бэ чи? Окей. За тэгээд яасан бэ гэх юм бол те ашгаараа хөөрхөн гэр бүл их нэртэй лагерын байшин бариад өгсөн гэж юм. За тэгээ маш их баярлалаа. Энэ орчинд оруулж өөрийн үзэл бодолтой болгож өгсөнд одоо бүхэл суугийг харж судалгаа хийж зөрөгтэй болж байна. Яс хэдүүлээ хамт булчинтай болох ёстой шүү. За тэгээд ерөөхдөө доор нь бас ингээ гоё юм хэлж гин. Анх алдгалтай болонгууд сандраад байсан ихнэр хажуунаас жан гээл банкны хадгаламж ярьсан гэж яа тогтмол өгөөж ерөөхдөө хөрөнгөний зах зээл дээр баг байхгүй би юунд айгу баярлж байгаа юм бэ гэх юм бол бидний алдгал айгу баг ашгууд ерөөхдөө маш сайхан ерөөхдөө нэг цүм алдгал орсон сар ерөөсөө байхгүй яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол манай багц дотор байгаа позициуд ерөөхдөө бүгдээрээ жижигхэн тэгээд бид нар бас ингээ хайж мэж ерөнхийдөө авдаг. За тэгээд бид нар ерөөсөө all in хийдэггүй. За тэгээд энэ харилцагч ийм гоё мэдээлэл явуулсан та би бол баярлалаа гэж хэлмээр байна. Таадын дунд бас хүрхэн ашиг хийсэн юм бол надлуу ийм мессежүүд явуулаарай. Миний зүрх хүлдэхгүй дэн шүү жоохон халуун сэтгэл мэдэрмээр байна. Идрээгээ ч гэсэн жоохон хайрлаач те ийм 97% ашиг хийж байгаа юм бол хаяа надлуу бас нэг бэлэг явуулахад бас асуудалгүй шүү. За зах зээл рүү орцгоё. Юу харагдж байна гэх юм бол S&P 500 ерөөхдөө амар хүчтэй ингээд дээшээ яваад одоо ерөөхдөө жоохон sideways consolidation явж байгаа. Ер нь бол зүгээр ингээд тогтмол өснө гэж байхгүй. За томоохон хөдөлгөөнийг ингээд хараад үзэх юм бол урт хугацааны хөдөлгөөн хараад үзэх юм бол ерөөхдөө энэ хаваар яг адилхан айгүй хурдан дээшээ яваад тэгээ нэг урт хугацааны sideways consolidation одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол арай богинохон жижигхэн төвшөнд ерөөхдөө өсөөд тэгээ sideways consolidation болж байгаа. Хараад үзэх юм бол ер нь бол одоо consolidation явж байгаа distribution болж байна. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол өшөө дээшээ явах магадaltaй юм шиг байна. Ганцхан юу сатаа болох магадaltaй юм бэ гэх юм бол нефтний үн ханш. Тэгээд тэрийг хэдүүлээ сайн харах хэрэгтэй. Окей. QQQ технологийн салбар арай жоохон өөр мэдээж амар супер ингээ өссөн. За sideways consolidation жоохон fake out болоод одоо яаж ийна гэх юм бол буцаагаад энэ sideways consolidation хэсэг рүү ингээ орж ийн. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол та харж байна Microsoft, Facebook, Google бүх компаниуд ерөөхдөө таамагууд төлөвлөгөөнүүдэд давуулан биелүүлж байгаа удахгүй Nvidia корпорац бас тайлангаа танилцуулна янз бүрийн компаниуд манай багц дотор бас айгуу сайхан пуужинд явж байгаа. За Dow Jones ерөөхдөө S&P-тэй яг адилхан ер нь бол ингээд дээш явсан. Гэхдээ sideways consolidation биш энэ channel-аараа ерөөхдөө ингээд дээш явсан. Яаж байгаа юм бэ гэх юм бол томоохон хөрөнгө оруулалтын сангууд улсууд юу хийж ийна гэх юм бол тийм Dow Jones-ыг авч байгаа. Тэд нар бол тийм амар технологийн компани S&P 500 дотор байгаа компаниуд руу хөрөнгө оруулалт хийх дургу тэд нар бол тэр гигант супер нүсэр том компаниуд руу хөрөнгө оруулалт хийх дуртай. Тэг яа гэм бэ гэх юм бол тэр чигтээ зүгээр Dow Jones индексийг худалдаа авдаг чулуу компаниуд гэсэн үг. Тэгээд юу болж ийна гэх юм бол дэлхийд даяар бөмбөг дэлбэрч байна, дэд бүц байхгүй болж байна. Валют Японы засгийн газрын бонд хог болж байна. Тэгээ хүмүүс яаж ийна гэх юм бол мөнгөө хамгийн аюулгүй орчинд авчирч байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол Америк. За тэгээ Америк дотор хамгийн аюулгүй орчин юу юм бэ гэх юм бол Dow Jones индекс тийм учраас энэ өсөж байгаа. Окей. За энэ зүүн жоохон хоторсон би харж чадаагүй юм юу юм бэ гэх юм бол тэгсэн ч гэсэн 90% ашигтай шүү. Намайг шүүмжлэмээр байгаа юм бол 90% дээр шүүмжлээрээ заа. Наалтыг авцсан байсан бол нэг 130 болох байсан баха. Гэхдээ яах вэ тий? Бид ингэ шуналтаад байгаарэ. Хүн шиг байгаарэ. Тэг хаяа нэг бэлэг явуулж иж наа шүүмжилдэх үү. За окей. Алт айгүй хөөрхөн ингээ дэш явсан Хятадын засгийн газар ерөөхдөө нэлээд их алт авч байгаа юм байна гэж сураг сонсогдож байна. Тэгээд ерөөхдөө та харж байгаа юм бол Японы засгийн газрын бонд, Францын засгийн газрын бонд, Германы засгийн газрын бонд, Англи улсын засгийн газрын бонд, Америкийн засгийн газрын бонд. Тэгээд ерөөхдөө дэлхийд даяар эдийн засгууд ерөөхдөө хогийн цэглөө ингээ төрүүлж, тэмүүлж нэг нэгээрээ ингээд цуваа үүсгэсэн
тэ зогсолтгүй урагшилж байгаа учраас ер нь бол яг хуу шинжилгээ хийж чаддаг, эрсдлээс айдаг төв банкын хөрөнгө оруулагч нар юу хийж байна гэх юм бол энэ алтыг ерөнхийдөө авч байгаа. За тэгээ бид нар ерөнхийдөө ингээ харах ёстой би ягаад одоо хүртэл алт руу хөрөнгө оруулалт хийгээгүй байгаа юм бэ гэх юм бол яг хуу ерөнхийдөө энэ down trend-ийг ерөнхийдөө эвдсэн таад нэг харж энэ эндээ ерөнхийдөө цөмлөд авсан. За тэгээ энэ жигнэс up trend мөн үү үгүй юу одоо хэдүүлээ харах болно. Яг гэх юм бол те цаг хугацаа биднэрт зөндөө байгаа энэ жил та харсан бол бид хэдүүлээ хангалттай ашиг хийсэн. Тэгээд хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ илүү баттай болоод ирэх юм бол алт руу хөрөнгө оруулалт хийх гой юмнууд надад зөндөө байгаа. Хэд хэдэн компаниуд аль хэдийн бэлтгэсэн байгаа. Тэгээ болохгүй бол алтны futures буюу UGL авахд ямар ч гэмгүй шүү. Окей. За тэгээ өнөөдөр бид нар баг юу их магадaltaй юм бэ гэх юм бол та ингэ харж байна. VIX-ийн ханш ерөөхдөө баг 14 дээр ирсэн байна. Амар хямдхан хүмүүс яаж ийнэ гэх юм бол эрсдэл баг байхгүй 50 байна хөрөнгөний зах зээл. Тэгээ VIX ерөөхдөө амар хямдарсан байгаа. За тэгээ 14.5 14 руу буугаад ирэх юм бол хэдүүлээ яах юм бэ гэх юм бол жоохон VIX-ийн call option худалдаж авах тэр юу юм бэ гэх юм бол багц дотор даатгал. За тэгээ зарим хүмүүс надаас ингэ асуудаг яагаад ингээд бүх call option-ууд нь хог болт юм бэ эдэр бата. Энэ call option-ууд заа юу. Окей. Ашиг хийх зорилготой ерөөсөө биш. Бид нар ингээд багцынхаа 1 2 3% хаашаа оруулж байгаа юм бэ гэх юм бол тий эрсдлийн даатгал худалдаж авч байгаа. Та хэд бас автомашин дээр тий янз бүр ингээд даатгал авч байгаа, эрүүл мэндийн даатгал авч байгаа. Гэхдээ өвдсөн үед машин мөрөгцсөн үед даатгал авах боломжгүй. Тий ямар нэгэн осол орхоос өмнө энэ даатгалыг авах хэрэгтэй. За тийм учраас бид нар геополитикийн том эрсдлүүдээс тий өөрийнхөө багцаа хамгаалахын тулд цаг үе тохироод ирэх юм бол хэдүүлээ яадаг юм бэ гэх юм бол call option-уудыг авдаг хаяа ашигтай ихэвч үедээ алдгалтай зүгээр өнгөрчдөг бүрэн алдгалтай зүгээр ингээ өнгөрдөг яагаад вэ гэх юм бол дэлхийн сүрдэггүй дэлхийн 3 дугаар дан эхэлдэг хөрөнгөний зах зээл хямрдаггүй учраас тэгэж ойлгоорой. За тэгээд та бас автомашин дээр тийм янз бүрийн даатгал авахтаа жилийн дараа ингээд осолт ороогүй ээжтэй гээд гоншхондгүй үсттэй тийм. За тэгэж хараад үзээрэй. Манай багц тийм 90 хэдэн үеийн ашигтай. За тэгээд дундуур нь 1%, 2%, 3% өгөөчөө даатгалтай зориулах ямар асуудал байгаа юм бэ гэж таадад хэлмээр байна. За окей одоо таад загнахаа одоо боли тэ сайхан эвтэй найртай байцгаая. За ийм гоё мэдээлэл ирсэн миний ерөөхдөө хөлдөө төмс штэ би тэгээ миний зүрх аюу гоё тэ халж ийн хайр сэтгэл мэдэрж ийн. Тэгээд нэг скулын гишүүн өөрийнхөө эхнэрээ чимээгөө болгох чадсан илүү аз жаргалтай лагерийн байшинтай амьдарч байгаа юм чинь би өнөөдөр юу шийдсэн юм бэ гэх юм бол өнөөдрөөс ахуулаад энэ бүтэн сайн өдөр хүртэл school community-ийн төлбөр $44-оос би хямдрал зарлаа. За хэдийн хямдрал юм бэ гэх юм бол $34 сарын шимтгэл шүү. Гэхдээ хизээ хүртэл юм бэ гэх юм бол энэ бүтэн сайн өдөр хүртэл шүү. За тэгээ амжуулаарай. За market update өргөжлүүлье. За хэдүүлээ бас юу хийсэн бэ гэх юм бол саяхан бас энэ Light Lumentum компани руу хөрөнгө оруулалт хийсэн ямар хаашин дээр юм бэ гэх юм бол тийм 815 дээр хэдүүлээ орлоо 815 хаана. За энэ байна. За тэгээд тэрнээс хойш хөөрхөн тий 13% ашиг гуссан байна шүү. Бацууд ингээд бас хөөрхөн нөлөө үзүүлж байгаа. За бас нэг амар гоё компани юу юм бэ гэх юм бол тий өнөөдрийн апдейт жоохон уйтгартай тийм ээ ингээд би ингээд 90% гээл далчраа явж гин. C-limited дээр бидүүлээ ингээд 80 хэдэн доллар дээр орлоо. Тий. За тэгээ одоо яасан бэ гэх юм бол тайлан маань давуулан биелүүлсэн. За тэгээд 43% ашиг оллоо. Уучлаарай guys. Окей. За окей. Итрээ. Игуугаар 50 бай. Окей. За Nvidia корпорац 14 хоногийн дараа тайлангаа танилцуулах юм байна. Тэгээ front running ерөөхдөө эхэлсэн байгаа. Front running юу юм бэ гэх юм бол ерөөхдөө шинжилгээ зөв хийж чаддаг хүмүүс бүгдээр юу мэдж байгаа юм бэ гэх юм бол Nvidia корпорацийн тэ тайлангаа хальт давуулан биелүүлнэ. Ирэх үйлрэл ирэх жилийнхаа таамгуудаа дээшлүүлнэ. За тэгээд ерөөхдөө энд 200 хоногийн moving average дээр ирснээс хойш ерөөхдөө дээш өссөн хэдүүлээ бас багц дотор 5% Nvidia орсон байгаа. Эндээ одоо нэг хөөрхөн bull flag явж гин хэдүүлээ харцгаая. Яг тайлан гарахаас өмнө ерөөхдөө энэ хөдөлчин тэгээд тэ sell the rumor by the news билүү тиймэрхүү болон за энийг буруу хэлсэн бол намайг шүүмжлэх болно 97% өгөөчтэй юм чинь буруу ярьсан чи яадаг.
Окей, AVGO өсөлттэй байна, SanDisk өсөлттэй байна, Micron өсөлттэй байна, дэжгүй Nvidia Intel хэдүүлээ $95 ханш дээр орсон. Одоо бас өсөлттэй $101 дээр явж байна. ServiceNow $95 дээр орсон, бас өсөлттэй. За, хэдүүл одоо ямар байна гэх юм бол энэ Xpeng корпорац ерөөхдөө 11 хоногийн дараа ерөөхдөө тайлангаа гаргана. Энийг жоохон жинтэй одоо удахгүй худалдаж авна. За, тайлан гарахаас өмнө дахиад нэг жоохон унаасаа гэж бодож байна. Тэгэх юм бол эрсдэл өгөөжийн харьцаа бүр гоё болно. Тэгээ би үлээж байна гэх юм бол за магадгүй $11 руу унчих юм бол гэхдээ өнөө маргааштай хэдүүлээ Xpeng-ийг нэмээд авчна. Microsoft-аас хэдүүлээ гарцсан Meta ерөөхдөө хэдүүлээ аль хэдийн ашиг авцсан. Oracle хэдүүлээ те 115 117 тухайн үед яг тэр ихнэр нь өглөөд байсан байх. Банкнд мөнгө хиймээ гэх мэт чинь яг үеийнх юм бол хэдүүлээ ингээ унж байгаа хувьцаа ингээ баг багаар түүгээ явсан байхгүй. $140 дээр хэдүүлээ түүгээд эхэлсэн. 120 дээр нэмж авсан. 115 117 дээр жинтэй нэмээд амар шуналтай нэмж авсан. За одоо яаж ийна гэх юм бол ихнэр чимээгүй лагерын байшин дотор жаргаж байгаа шүү guys. Okay. За алтны компаниуд одоохондоо ярихгүй яагаад вэ гэх юм бол аптрендийг хэдүүлээ хүлээж байгаа. Тэгээ өөр сүртэнийх ярих юм байхгүй. Доллар эргүүлээд чангарч байна. Тэгээд манай Pepperstone тэ таад мэдж байгаа Pepperstone дээр бас ингээ багцаа нийцсэн байгаа. Тэгээд тэндээ хэдүүлээ юу исэн бэ гэх юм бол Japanese yen $150 дээр ерөнхийдөө авсан. Тэгээ одоо бас ингээ хөөрхөн ашигтай явж байгаа. Таад бас нэг мэдээлэл дуулахад манай Pepperstone тэ баг мөнгөтэй хүмүүс зориулагдсан байгаа шүү. Манай Pepperstone-ы багц одоо 4 хоног идэвхтэй байна. Ядаргаатай бас ашигтай явж байна. $1000 хийсэн хүн бол одоо ойролцоогоор $31 ашигтай явж байгаа 4 хоногийн дотор. Тэ cool лагерын байшин бол биш. Гэхдээ хүүхдүүдтэй нэг сайхан бөмбөг зармиг барбекю хитэн пио авчих байгаа үстэй тий. За тэгээд таадын дунд тэ бас нэгдмээр байгаа юм бол бас ихнэрээ чимээгүй олгоо лагерын байшин авмаар байгаа юм бол манай school community-ийн гишүүн болоорой үргэлж хилдэг ойролцоогоор $10,000 хөрөнгө оруулалтын багц доороо чирхтээ ерөөхдөө яг $20,000 байх тохиромжтой. Тийм учраас саяны хүнийг жоохон загинсан. Яг гэх юм бол яг тохиромжтой хэмжээндээ хүрсэн чинь одоо тансаг лагерт ингээ сууж байгаа болохгүй шүү. Тэр мөнгө өшөө дахиад нэг жил чиний төлөө ажиллаж исэн бол тэ лагерын байшин бас байрчин за тэгээд цаанаа дахиад нэг $30,000 үлдэх байсан баггүй юу. За гэхдээ таадын дунд бас $10,000 байхгүй тэ $1,000 байна. School гэх юм бол утгагүй юм байна. Сар болгонд дэндүү их шимтгэлт төлөх юм байна. Таад зориулаад энэ Pepperstone үйлчилгээ гаргацсан байгаа шүү. Бүртгүүлэх линк нь бас доор байгаа. Тэгээ Pepperstone дээр бид нэр schoolтэй төстэй гэхдээ өдөр болгон биш гэхдээ 7 хоногт 3 удаа бидний өдөртөж байгаа хөрөнгө оруулалт хийсэн багцын мэдээлэл явуулж байгаа шүү. За тэгээд ингээд хараад үзэх юм бол манай саяны энэ багцтай ингээд евро, доллар байна, Nasdaq авсан байна, SanDisk авсан байна, Америкийн засгийн газрын бондыг шорт хийсэн байна, Америкийн peso long хийсэн юм байна. Тэ Америкийн засгийн газрын бондыг шорт хийсэн байна. Xpeng түрүүний ярьжсэн компаниг бас энд авцсан байгаа. Тэгээд Pepperstone юу юм бэ гэх юм бол school community-гийн цэцэрлэг тийм ээ 90% ашиг ерөөдөө school-ээс авах боломжтой. Pepperstone дээр бид нэр арай бага зорилт тавьж байгаа. Цэцлэг гэсэн үг. Тэндээ ерөөдөө шунлаа байрна, айцаа өдөртөн тийм ингээд уналтын үе даун эхнэрээ чимээгүй байлгах чадах гих мэт янз бүрийн чадварыг сурах хэвээр. За тэгээд та хэдийн дунд бас ойролцоогоор $500-аас $1,000 хүн биднэртэй хамт хамгийн гол нь хамт арилжаа хиймээр байгаа юм бол Pepperstone дээр бүртгүүлээрээ тэгээ $10-15,000 болоод ирэх юм бол цэцлэгээ хаяа яваад ахлах анги их сургуультай би та хэдийг бас тэсэн ядаж хүлээж байгаа шүү. Тэгээ хэдүүлээ бүгдээрээ ихнэр найз охин авгаа жаргалтай амьдруулъя л та. Юу хийгээд байгаа юм бэ та нар? За баяртай. За та хэдийн дунд арилжаа хийгээд үтсэн эсвэл сонирхож байгаа хүмүүс зөндөө байгаа. Тэгээ Монголоос гадаад хөвцөөний арилжаа хиймээр байгаа юм бол олон сул талтай. Номер 1 юу юм бэ гэх юм бол нэг брокеринг компаниа дамжуулаад дансны. За тэрэн дээрээ та хэдээс шимтгэл авчдаг. За нэмээд дансаа цэгнэлмээр байгаа юм бол та хэдийн мөнгө гадагшаа шилжигдэх ёстой гэж та хэдэд хэлнэ. Тэрэн дээрээ бас дахиад Swift гүйлгээний шимтгэл та хэдээс бас авчна. За хамгийн аимшигтай нь юу юм бэ гэх юм бол худалдаж авахдаа та хэдийн хөвцөө та хэдийн захиалгыг биелүүлэхдээ 1% шимтгэл авдаг. Тэгээд зарахт нь тэг хөвцөөнөөс гарахтаа бас дахиад 1% шимтгэл авдаг. Нийлээд баг 2% шимтгэл гараа явчин. Тэгээд жилд нэг ойролцоо 100 арилжаа хийх юм бол та хэдийн мөнгө зүгээр байхгүй болчихно гэсэн үг. За ийм юм манай дээр байхгүй шимтгэл баг байхгүй шүү. За 0.0 хэдэн процентын шимтгэлтэй арилжаа бид нартэй хийн гэсэн үг. За нэмээд дансаа зүгээр Q-pair сэнгэлж болно гэсэн үг. Тэр янз бүрийн Swift Mifty юм заваа юм ерөөсөө байхгүй. За тэгэхээр хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол ганцаараа арилжаа
хийхгүй. Янз бүрийн брокеринг компанидэр очихдоо нэг хүнээс зөвлөгөө авдаг. За тэгээд тэд нар юу хийдэг юм бэ гэх юм бол өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй. Тэр хүмүүс бүгдээрээ цалингийн зээлтэй, байрны лизингтэй, баг зарим банк бус ломбардын өрөнд орцсон. Өөрөө ерөөсөө хөрөнгө оруулалт хийдэггүй хүн нэмээд сарынхаа цалин авж байгаа болохоор тэр харилцагчийн амжилт тэднэрт ер нь бол ямар ч хамаагүй зүгээр та хэдийн шимтгэлийн орлогыг авах гэж хүсэж байгаа. За бидний арга арай өөр. Бид нэр та хамт хөрөнгө оруулалт хийж байгаа. Бид нэр өөрийнхөө хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Өөрийнхөө мөнгөө эрсдэлд оруулсан байгаа багцаа та хэдтэй нээлттэй хуваалцж байгаа гэсэн үг. Мөнгө алдаж байна гэдэг чинь би манай баг хамтаа олно бас мөнгө алдаж байгаа гэсэн үг. Ашиг олж байгаа юм бол ерөөхдөө бас яг адилхан хэдүүлээ нэг завин дотор сууж байгаа гэсэн үг. За энэ үйлчлэгээ ерөөхдөө маш шинэлэг одоо ойролцооныг 7 хоног болж байгаа. За тэгээд 7 хоногт бид нар бас та хэд юу болох юм бэ гэх юм бол ойролцооныг 3-аас 4 имэйл явуулна. Илүү олон арилжаа хийх юм бол та хэд илүү олон имэйл очно. Имэйлээ шалгаарай, spam folder бас шалгаарай. Яг иймэрхүү төрлийн имэйл attachment очно шүү. За тэгээд энэ юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол жишээлбэл 8 сарын 13 та хэдтэй хуваалцсан Pepperstone дээр үүсгэсэн багц. За жишээлбэл энд Euro USD sell position одоо short position авсан байгаа. Доор юу бичигдсэн байгаа бэ гэх юм бол одоогийн ханшин дээр ерөөхдөө орох боломжтой. За тэгээ энэ дээр баруун талын буланд юу бичсэн байгаа юм бэ гэх юм бол ямар ханшин дээр орсон зүгээр үү? Stop loss хаана тавьсан зүгээр үү? Ашгаа хаана авсан зүгээр үү? Тэгээд эрсдэл өгөөжийн харьцаа байна. Тэгээд багцынхаа ойролцоо 3% эрсдэл оруулж байгаа шүү. За энэ ороход бэлэн байгаа юм байна. Ам доллар Японы йенийг buy хийх энэ дээр одоо бид нар жоохон хүлээж байгаа удахгүй орох магадaltaй дараагийн имэйл дээр мэдээл очно бид нар энэ арилжаа руу орцсон байгаа шүү. Тэгээд мэдээж юу хуваалцах юм бэ гэх юм бол хэдэн хувиар орсон юм бэ? Хаана ашиг харж байгаа юм бэ? Хаана stop loss тавих юм бэ? За нэмээд TLT American засгийн бондын арилжаа ерөөхдөө одоохонд ороход боломжтой юм байна. Дэлгэрэнгүй тайлбар бас баруун тал байна. Nvidia дээр хэдүүлээ одоохондоо хүлээцтэй байгаа. Ам доллар Мексик песогийн арилжаа ерөөхдөө одоогийн байдлаар 8 сарын 13-нд миний хувьд бол айгүй секси харагдаж байгаа. Ийшээ хэдүүлээ ерөөхдөө бас ороход бэлэн байгаа. Жишээлбэл саяхан хэдүүлээ SanDisk руу орсон одоогийн байдлаараа бага зэргийн ашигтай явж байгаа. Тэгээд Nasdaq дээрээ ерөөхдөө бид нар бас орцсон байна. Freeport McMoran дээр ерөөхдөө хүлээж байна. Жишээлбэл ерөөхдөө энэ компаниуд та дээр ингээ бүгдээрээ очно хизээ нэг цагт бид нар орох юм бол та дээр мэдээл очно. Одоо манай багц ойролцоо ингэж харагдаж байна те энэ задаргаа бас та дээр очно. Жишээлбэл те евро, доллар, Nvidia, TLT, American Peso, SanDisk, QQQ, Xpeng гих мэтчлэн sell buy гэсэн байна. Тэгээд ерөөхдөө stop loss, take profit хэдэн хувиар оруулах уу те ороход одоохондоо тохиромжтой юу эсвэл цаг нь өнгөрцөн үү тэгээ хэдийн маржин энэ дээр авч байгаа юм бэ тэгээ бид нар ингээд юу зөвлөж байгаа юм бэ гэх юм бол ойролцоо $1000 байж иж ийшээ ороорой $500 бас орох боломжтой гэхдээ тэрнээс доош бол хэрэггүй тийм $1000 орсон би зөвлөё. За скуулээс арай өөр скуулийн арилжаа арай агрессив арай олон илүү гүн шинжилгээтэй багцсан жоохон өөр байгаа скуулийн өгөөжт бас жоохон энээс жоохон өндөр. Гэхдээ энэний зорилго юу юм бэ гэх юм бол та яванда school community-ийн гишүүн болоорой. Тэгээд school community дээр хөрөнгө оруулалт хиймээр байгаа юм бол та мэдж байгаа байж магадгүй ойролцооныг $10,000 хэрэгтэй. За тэгээд school дээр бас ингээ бүртгүүлээд сар болгон өдөр болгон мэдээлэл авмаар байгаа юм бол сарын шимтгэлтэй. Гэхдээ энэ үйлчлэгийн дээрээ тийм сарын шимтгэл гэсэн юм ерөөсөө байхгүй. Энэ ерөөхдөө хөрөнгө оруулалтын цэцэрлэг гэж ойлгоорой. School руу ингээ дэвшээдтэй ахлах анги их сургууль руу орохын би ерөөхдөө та хэдийг тэсэн ядаж хүлээж байгаа. Яагаад вэ гэх юм бол өнгөрсөн жил манай school community жишээлбэл ойролцооныг 70% өгөөж авсан байна. Энэ жилдээ одоохондоо нэг 35-40% өгөөжтэй явж байгаа ерөөхдөө хүмүүс аюу аз жаргалтай. Гэхдээ жишээлбэл $10,000 орсон юм бол одоо 30% өгөөж гэдэг чинь $30,000 олцсон байгаа гэсэн үг. Тэрнээсээ бас тэр schooling шибдэг хаалах хасах ёстой. Гэхдээ $1000 орж байгаа юм бол $300, $400 шимтгэл төлж байгаа. Тэгээд ерөөхдөө та хэдий өгөөж байхгүй болж байгаа гэсэн үг. Тэ? Яг $10,000-аас доош хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүс Pepperstone-ыг зөвлөё. За тэгээд манай багц ерөөхдөө яаж явж байгаа юм бэ гэх юм бол энэ 5 хоногийн өмнөх мэдээл та нэг харж байгаа бол $7 ашигтай явж байгаа тий доллар еврогийн позиц маань Nasdaq позиц SanDisk TLT
Мексик песо. За тэгээд тэрний маргааш нь $19 ашиг олцсон байна. За тэрний дараах өдөр $25 явцсан байна. Энэ бол нээлттэй багц тий бид нар ингээд мэйл дээрээ ингээд бүгдийн нээлттэй хуваалцдаг. Янз бүрийн Photoshop юм засан гэж юусоо байхгүй яагаад вэ гэх юм бол өмнөх мэйлүүд нь бүгдээрээ нээлттэй байгаа холио бантан дандаа амжилттай тэ арилжаануудаа ингээд та хэдлөө ингээд гурилдаад явуулдаг юм юусоо байхгүй 100% таатай хамт нэг завин дотор сууж байгаа шүү. За тэгээ ингээ хараад үзэх юм бол одоо энэ үйлчлэгээ нэвтрүүлснийхэн дараа ойролцооныг 4 хоног болж байна. Тэгээ манай $1000 багц. Тэгээд манай би байна. Би өөрөө бас $1000 багцсан. Дээр нээсэн байгаа манай багийн гишүүн Пуна байгаа, манай Равдан гэсэн байгаа. Бид гурлаа $1000 арилжаа хийж байгаа. Төстэй хөрөнгө оолтын багц би бас өөрөө Interactive Brokers дээр хөдлөө явж байгаа. Хамаагүй их мөнгөөр. Гэхдээ ер нь бол энэ дээр би бас таатай хамт арилжаа хийж байгаа шүү. Тэгээ 4 хоног өнгөрсөн одоогийн байдлаараа $31 ашиг олцсон байна. 4 хоногийн дотор тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 3.1% долларын өгөөч эндээс олцсон байгаа. Нэг 7 хоног өнгөрөөгүй байна. За тэгээд бидний таамаг арилжаанууд нь зөв явах юм бол энэ ерөөхдөө өсөх бүрэн боломжтой. Тэгээд бидний бас нэг томоохон ялгаа юу юм бэ гэх юм бол те хамт хөрөнгө оолт хийж байгаа, шинжилгээ хийж байгаа. Энэ компаниудыг бид нэр ингээд ерөнхийдөө өдөржингөө те хянаад шинжилээд явж байгаа та тийм ерөөсө орхин гэсэн юм байхгүй зүгээр нэг брокертэй үйлчлэг хийж байгаа юм байхгүй та тийм шимтгэлийн орлого бид нар ерөөсө сонирн биш та зүгээр сайхан өндөр багцтай болоод манай school community-гийн гишүүн болоосаа тийм үднээс энийг нээж байгаа. За тэгээд доор бүртгүүлэх линк байгаа. Тэр линкээрээ бүртгүүлээрээ тэгэхгүй бол та тийм имэйл биднэрт байхгүй гэсэн үг би даасан ганцаараа Pepperstone-оор данс нээчих юм бол бидний имэйл та дээр очихгүй шүү. Тийм учраас доорх линкээрээ заавалчгүй бүртгүүлээрээ. Тэгээд хамгийн сүүлд энэ эрсдэлтэй тийм ээ бид нэр зүгээр багцаа таатай хуваалцаж байгаа та би даасан өөрийнхөө шийдвэр дээр үндэслээд энэ арилжаануудыг хийж байгаа шүү. Гэхдээ энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бид нэр ерөөхдөө маш бага эрсдэл авж байгаа. Дийлэх мөнгө кэшн дээр суух болно. Бид нэр ерөөхдөө багцынхаа ойролцоогны 30%-аар хөрөнгө оолт хийж байгаа. Тэгэхээр нэг компани руу хизээч 3-4%-аас дээш хөрөнгө оруулалт хийхгүй стоп лоссууд нь тодорхой take profit-ууд нь тодорхой. Тэгээ бид нар яг өөрийнхөө арилжааныхаа дагуу ямар ч эмоцгүй робот мэт шиг хөрөнгө оолт хийх болно. За тэгээ хамтдаа нэг завин сууя. Доор бүртгүүлээрэ баяртай.